За ингээд асуултыг танилцуулъя. Ерөнхийлөгч Элбэгд орж таныг 5 толгойг авъя гэж над дээр орж ирсэн гэж ярьсан. Энэ үнэн үү? За таны цаг явлаа. За 5 толгойн асуудлыг асууж байна. Асуухаа. Над 5 толгойн асуудлыг асууж байна. 5 толгойн асуудлыг асуухтаа надтай холбож асууж байна. За 2007 оныг бид эргэн саная. 2007 онд арчлынхаа барьцаануудтай 5 толгойн ордыг 100% Санжийн баярын засаг MCS гэж хятадтай хамтарсан компанид өгсөн байсныг 2007 оны 7 сард Жагсаал цуглаан Сүхбаатарын талбайд хийж байгаад 96% нь Монгол улсад Монголын төрд эргүүлж олгосон удирдагч нь би байна. Тэгэхээр би юу хэлэх гэж яриад байна гэхээр газрын баялаг гэдэг бол Монгол улсын үндсэн хуулийн заахта 6-гийн 1-д ард түмний баялаг газрын дорох баялаг бол ард түмний өмчөөг заасан байд. Энэ заасны дагуу энэ 96%-ыг буцаалгасан юм аа. Ингээд арчилсан нам засгалж байх үедээ 1097 ширхэг нэг хүнд ногд хувьцааг буюу байгалийн баялагийг анх удаа иргэдэд хувьцаа болгон хувь болгон өгөх асуудал нэг хүнд ногд хувьцааг буюу байгалийн баялагийг анх удаа иргэдэд хувьцаа болгон хувь болгон өгөх асуудлыг эхлүүлсэн гэж ойлгож болно. Тэгэхээр би энэ 5 толгойн асуудлыг далимдуулаад өөрийгөө яриад байгаа нь энэ юм байна. Миний гол зарчим бол ард түмэн баялагаас хувь эзэмшдэг байх ёстой гэж. За Элбэгдэрч ерөнхийлөгч жохом ямар бодлоор тэрийг хэлсэн гэдгийг бол би өөрөөс нь одоо асууж мэдээгүй байна. Ямар ч байсан нэгдүгээр Элбэгдэрч ерөнхийлөгч бол 5 толгойг хүнд хуваарилдаг хүн биш байхаа. Тийм статус өөрт нь байхгүй ба. 1. Хоёрдугаарт энэ бол зүгээр нэг юм буугаад авч байгааش бүгд бүтэн 6.5 тэрбум тонны нөөцтэй ордыг хоёр хүний хоорондын хилцээрээр өгж авч болдгоо болоо гэдгийг ямар ч хүн ойлгох ёстой. Энэ бол худлаа гэдгийг энд эзний өмнөөс хэлье. За цаг дууссан. За тухайн нэр дэвшигч хандсан асуултын дараагийн ээж Монгол Ардын намаас нэр дэвшигч Гомбын инх болдод. За асуултыг танилцуулъя. Таныг аяду тайван хүн гэдэг. Улс төрөд таны энэ унган сан арай зөөлддөг гэж боддоггүй юу? Гэсэн асуулт байна. За улс төрөд хүний хувийн зан чанар бол бас их нөлөөлдөг юм зүйлээ. Би бол эсэхээс саяасан бас одоо зөөлөн аяду аль болохоор асуудлыг нэг эвийн олоод шийдэж хэмсэн гэсэн ийм байр сууринаас асуудалд ханддаг. Эвдэрлцэж яваа хүмүүсүүдийг бас зөв зүйтэй талаас нь дэмжиж эвлүүлж нийлүүлж хэмсэн гэдэг талаас нь ханддаг ийм хүн байгаа юм. Би өөрийнхөө энэ зан чанарыг эрхэлж байгаа үйл ажиллагаанд зөөлддөг гэж би огт боддоггүй. Асуудлыг нэг чанга одоо дуурснараа шийдээд байдаг зүйлч байхгүй. Асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? Тэр арга замын зөв болох, удирдлаганд байгаа болон хамтарч ажиллаж байгаа нөхдүүдтэйгээ хамтарч ажиллаж хөдөлмөрлөх, хамтрах ийм нөхцөл бололцоог нь бүрдүүлэх ийм ажлын арга барил бол юунаас илүү чухал юм аа. Зөөлдөн гэдгийг би зүгээр яг бас хариуцлах тооцоотой холбоод ярьж хад би бол тодорхой асуудал дээр алдаа гаргасан хүмүүсүүдтэй бол хариуцлах тооцдгоо. Цаашдаач би бас ийм байр суурьтай байх ёстой гэж боддог. Жишээлх юм бол одоо иргэд олон түмнээс сонгогдсон энэ улс төрчдтэй хариуцлага тооцох ёстой гэсэн би мөрийн хөтөлбөртөө ийм зорилтыг дэвшүүлсэн байна. Төрийн албан хаагчтай бас хариуцлага тооцдог. Төрийн албан хаагчдыг тогтвортой ажилуулах тал дээр бас дархлааг бий болгодог ийм хууль эрх зүйн орчныг бас бий болгох ёстой гэж үзэж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд бас төр засгийн эрхийг аваад ажиллаж байна. Ажлын хариуцлага алдсан нөхдүүдтэйгээ бол төрүүчээс нь хариуцлага тооцож байна. Энэ бол манайх намынхан дотор бол хариуцлага тооцох асуудлаа бол цаашид улам илүү чангадах ёстой, ингэж амлснаа биелүүлэх нөхцөл бололцоогоо бүрдүүлэх ёстой юм аа. Таны цаг дуслаа.
Одоо нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр тусгагдсан бодлогын чанартай асуултаас сонгоё. Дараад бисараа энэ удаагийн хариулт Арчис намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулга танаар эхлэж байгаа. За мөрийн хөтөлбөртэй байна. За. За асуулт. За асуулт. Нийт нэр дэвшигч нараас асууя. Эх орноо гэсэн сэтгэлээр хийсэн ажлаа хийж өгөөч. Хувь хүний хийсэн зүйлийг асууж байгаа шүү. Намынх бишээ гэсэн байна. За таны цаг явлаа. За баярлалаа. Ингээд өнөөдөр 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшээд явж байхад намтраа асуудаг юм байлаа. Ингээд намтраа яриад нэгэн сонгуул болохоор сонгохын тулд хийсэн бүтээснээ ярьж явдаг. За сая ярьлаа би 5 тол Ардсан холбооны даргын хувьд 2007 онд 100% өгч байсан гадаадынханд өгсөн ордыг 96% нь буцаалгасан гэдэг бол миний бас хувь хүнийхээ хувьд Ардсан холбооны даргын хувьд хийсэн ажил гэж бодож явдаг. Нэг хоёрдугаарт 2008 онд болсон ээлжид лойрын сонгуулийн дараах 7 сарын 1 гэж яригддаг. Энэ эмгэнэлт явдал буюу одоо Монголын төр 37 оноос хойш 5-5 иргэнэ гэгээн цагаан өнтөр буудаж олсон энэ эмгэнэлт хагаралдааныг 2008 оны 8 сарын 14-нд миний удирдлаганд байсан Жуудо бүхийн холбоо буюу манай компани одоо нэрээр нэрлэгдэх Найдангийн Төвшин баяр 8 сарын 14-нд Олимпийн авраг авчирснараа ямар ч улс төрийн хүчин, ямар ч улс төрийн мундаг лидерүүдийн хийж чадаагүй эвлэрлийг хийсэн гэдгээрээ бол би бахархаж явдаг. Нөгөө талдаа бол бас энэ төр ёс байгуулагдсан Монгол улсын одоо төр ёсны 800 жил зориулж Эхэдсэн Чингис хааныхаа мөр төшөөг хамт олонтойгоо босгож сөндөрлүүлсэн гэдгээрээ бол би бас бахархаж явдаг. За мөн одоо хөдөөгийн одоо шинжилгээг одоо өөрөө санаачилж шин сум гэдэг төслийг одоо их маасаар эхлүүлэх байсан бол Шарамсалтай 5-6 буюу Баянгор аймгийн одоо 2 хон суманд эхлүүлсэн байдаг. Энэ бол хөдөөгийн хөгжил, хөдөөгийн нүүдлийг багасгах гэсэн нэлээд том ажил гээд яриул олон юм байна. 2 минутанд харамсалтай батхгүй нэ. Баярлалаа. За баярлалаа. Энэ асуултанд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомбын энх бол та. Таны цаг явлаа. За эх орныхоо нэр хүндийг гадаадад бас өргөж монголчуудынхаа түүх соёлыг гадаад ертөнцид данслуулж бүртгүүлэх асуудал бол ихээхэн чухал асуудал юм. Энэ утгаараа бол толгойж байдаг төрийн бус байгууллагынхаа нөхдүүдийн хамтаар олон зуун жилийн туршид монголчуудын бас хэлтэй салшгүй холбоотой байсан энэ морьтон монголчуудын гаргасан амжилт бүтээлийг Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэхийн ажлыг зохион байгуулсан. Энэ бол монголчууд бас дэлхийд тодорхой одоо хийсэн бүтээсэн энэ түүх соёлоороо дархлагдах нэг юм чухал арга хэмжээ болсон. Нөгөөтэйгүр бол би үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд үндэсний баяр наадмын 93 наадмыг дэлхийд ЮНЕСКОд бүртгүүлэх ажлыг 2010 оноос эхэлж санаачилж ЮНЕСКОгийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. За мөн эрхэлж байсан ажлын хүрээнд бол би их Жанжин Сүхбаатарын талбайг төсвөөс нэгж төгрөг гаргалгүйгээр Сүхбаатарын талбайг тухайн үеийн Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн хандив дэмжлэгтэйгээр бол бас энэ талбайг бол одоо засаж залруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Олимпийн тухай манай зарим нэр дэвшигчид ярьж ах шиг байна. Би 2007 оны Олимпийн бэлтгэл сургуулийн зардал 50 сая төгрөг байхад ерөнхий сайд байхдаа 6.7 тэрбум төгрөг болгож өсгөж 2008 оны Олимпийн бэлтгэлийг хангуулах ажлын санхүүгийн асуудлыг шийдвэрлэж амжилтанд хүрэх үндэс суурийг бол тавьсан хүн байгаа юм а. 5 толгойн орд газрын тухай ярьж байна. 5 толгойн орд газрыг бол 14% эзэмшиж байсан нөхдүүдийг 4% эзэмшилтэй болгож 96% нь ерөнхий сайд баярын засгийн газар шийдвэрлэж байсан. Энэ бол нэг хүний нэг сайдын шийдсэн асуудал биш, кабинетаараа засгийн газрын одоо юм шийдсэн асуудал байсан юм а гэдгийг би хэлье гэж бодож байна. За таны цаг дууссан. За дээрх асуултанд Монгол Ардын хувьсгал тамаас нэр дэвшигч сайн хүүгэн Ганбаатар хариулнаа.
Таны цаг явлаа. За манай хоёр нэр дэвшигч 5 толгойн тухай ярьлаа. Үнэ олон хүний оролцоо байгаа. Ардсан холбоо, засгийн газар оролцсон. Гэхдээ тэр үед хамгийн гол оролцсон хүн бол Монгол улсын ерөнхийлөгч Энквайр тэр 5 толгойн гэрээг ард түмэндээ авч өгөхөд онцгой зүтгсэн манангийн бүлэглүүд өөрийнх нь улсууд чамаагүй. Буцааж хор найруулж сонгуул дээр өөрсдөө унагсан шүү. Хоёрдугаарт за миний хувьд бол 5 толгой дээр эрс шинжлэх хөдөлгөөн, соён бодлогоон гээд олон хүмүүс оролцсон гэдгийг энд хэлэх ёстой байна. Оюу толгойн гэрээг Монголын ард түмэндээ ойлгуулах. Энийг тууштай олон жил батлуулж, ард түмэндээ ашигтай болгож ажилгүйдэл ядуурл, бууруулд тэтгэвэр нэмхийн төлөө олон жил зүтгэлээ. Энэ бол ганцхан Ганбаатар минийх бишээ. Би зүгээр л оролцсон. Маш олон монголчууд юм хамтын хөдөлмөр. Маш олон талбай дээр жагсаж, өлсөж, зовж байсан Хөдөлмөрийн Баатар ганц төмөргөө байна, өөд болцсон олон хүмүүс байгаа. Дээр нь Дубайн гэрээг Монголын ард түмэнд та хоёр ер нь хаана явсан бэ? 3 сумын нутгийн хэмжээний газрыг олон улсын 15 банкны барьцаанд тавьсан шүү дээ. Чуулган дээр би энийг хэлсэн. Өнөөдөр тэд нь ямар ч хариулт байхгүй. Ийм луврын асуудлуудыг Монголын ард түмэнд танилцуулж тавина гэдэг бол би өөрийнхөө хувьд эх оронч үзэл. Шанд нь маш их доромжлуулж гүтгүүлдэг. Цалин тэтгэврийн өдөрчний хөвлийн хамт олон маань зүтгсэн 6 удаа цалин нэмсэн, 4 удаа тэтгэвэр нэмсэн, 11 хууль санаачилсан. Эрүүл мэндийн даатгалын хуулийг батлуулсан, хүүхд харах үйлчлэгээний тухай хуулийг батлуулсан, компани тухай хуулийг батлуулсан. Миний хамгийн их санаа зовж батлуулж чадаагүй хууль бол бэлчээрийн тухай хууль. Малчтад бэлчээрийг нь нийтийн эзэмшилтэнд баталгаажуулахын төлөө би дахиад хүчтэй зүтгэн. Энэ малчтын бэлчээрлүүд дайрж байгаа энэ шуналтнуудыг зогсоох ёстой. Хөх цэрэг аяллыг 12 дахь жилдээ энэ жил явуулсан. Баярлалаа. Таны цаг дуслаа. За нэр дэвшигчид хандсан асуулт энэ удаад байгаа. Дараалын дагуу энэ удаад арчсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга танд хандсан асуулт байгаа. Асуултыг сонгоё. Та 2013 онд Батэрдэн аваргыг боловсралгүй гэж ярьсан. Молор Эрдэнэтэй хамт доктор Цолыг шоолж байсан. Өөр бүх дэвшгээр боловсрал чухал, өөрөө дэвшгээр боловсрал хамаагүй болох уу гэсэн асуулт байна. За таны цаг явсан. За 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас, арчилсан намаас одоогийн ерөнхийлөгч элбэгдэрж Монгол Ардын намаас манай Батэрдэн аврах нэр дэвшижсэн. За нам сонгуул учраас мэдээж намайг тааг. За тэр телевизээр яригдсан асуудлын талаар бол боловсралгүй гэж бол би хэлээгүй. Яагаад гэвэл тэр сургууль төгснө гэдэг бол тамирчин хүний хувьд үнэхээр хэцүү хүнд асуудал байдаг юм аа. Яагаад гэвэл шигшээ багт ороод уралдаан тэмцээнд явна, цугларалтанд гарна, гадагшаа дотгошоо явна. Тэр сургууль зурах боломж байдгүй маа гэд өөрөөрөө жишээ авч ярьсан. Түүнээс боловсралгүй тухай шоолж ярьсан юм байхгүй. Тэр хууль зүйн сургууль төгссөн доктор хэд байдал дээр хэвээрээ байгаа. Би өөрийнхөө жишээг юу гэж ярьсан бэ гэхээр би 4 удаа их сургуульд сурсан байгаа. Хамгийн удаан сурсан 45 хоног. 4 өөр ангид их сургууль. Яагаад гэвэл их сургуулийн нэрийн өмнөөс барилддаг байсан. Барилдаад хичээл хийн гэдэг хувьд бол миний хувьд бол барахгүй дав байсан гэдгээ өөрийн жишээгээр хэлсэн байна. Тэр юм аа. Тийм учраас энэ асуудал дээр бол боловсралгүй гэдэг бол мушгсан асуудал шүү гэж хэлье. Нөгөө талдаа сая Монгол тулахтны 100 эрхмээр Батэрдэн аврагыг Хинтээ нутгаас нь гарсан Монгол улсын авраг гэдгээр нь оруулахдаа одоо Хинтээ аймагт нутаг дээр нь очоод энэ одоо явдлаа уучлаарай миний найз юм боддгоо үсттэй гэж хэлсэн. Ийм учраас энэ бол улс төрийн намуудын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож исэн намын төлөөлөл миний хэлсэн үг юм шүү ойлгоорой гэдгээ хэлсэн. Баярлалаа. За цаг дууссан. За дараагийн одоо хандсан асуудал Монгол Ардын намаас нэр дэвшигч Ягомбын инх болтод тавигдах ёстой. За асуултыг бүрдээс гаргаж байна. За асуулт. Та олон намын засгийн газар удирдах байсан. Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг хийж байна л да. 2 намын хамтарсан биш.
бүр 4 намын төлөөлөл оролцсон засгийн газар байгуулах удирдлагын алдаа оноо юу байсан бэ гэсэн асуулт байна. За таны цаг явсан. 2006 оны 1-р сараас 2007 оныг дуустал би үндэсний нэгдлийн засгийн газрын тэргүүнээр ажилласан. Энэ засгийн газарт Монголын улс төрийн 5 намын дарга оролцсон ийм засгийн газар байсан. Тухайн үеийн улсын хурлын бүрэлдэхүүн улс төрийн нөхцөл байдал ийм байсан учраас ийм засгийн газар байгуулаж энэ засгийн газар харин эвлэж, нэгдэж бас тодорхой ажлуудыг хийж амжуулж чадсан гэж би бол өр бардам байдгийн. Үндэсний нэгдлийн засгийн газар 2 жилийн дотор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 3 дахин нэмэгдүүлсэн. За мөн үндэсний нэгдлийн засгийн газар сум суурин газрыг байнгын захиргааны их үүсвэртэй болгох ёстой гэж 100 орчим сумыг захиргааны эрчим хүчний их үүсвэртэй болгож ирсэн. Мянганы зам төсөл хэрэгжиж байсан, мянганы зам төслөөс салаалуулж аймаг орон нутгийн төвийг автоцамаар холбох ёстой гэсэн энэ төслийг бас хийж байсан. Ардчилсан намын 10,000 төгрөг хүүхдтэй амласан байсан амлалтыг жинхэнэ бодит байдлаар нь Монголын бүх хүүхдэд хүргэх энэ ажлыг хийж байсан. Өдийн цаг хөтөлбөрийг бас энэ засгийн газар хийж хэрэгжүүлсэн. Оюу толгой, 5 толгойн гэрээ хэлцлүүдийг бас энэ засгийн газар хийж байсан. Одоогийн Монгол Ардын хувьсгалт намын дарга асхтын мөнгөний ордын 75%-ийг Оросын талд гэрээ байгуулад ирэхтэн түүнийг бас цуцалж хүчингү болгож байсан. Ингээд үзэх юм бол үндэсний нэгдлийн засгийн газар эвлэж, нийлж, нэгдэж эх орныхоо төлөө бол их зүйлийг хийж бүтээсэн. Ингэхдээ бол бид нар нэг ч төгрөгийн өр зээл тавилгүйгээр зөвхөн өөрсдийнхөө хийсэн, бүтээсэн ийм зүйлүүдээрээ олсон орлогоороо энэ нийгмийн асуудлыг, бүтээн байгуулалтын асуудлуудыг шийдэж байсан юм аа. Энэ бол эвлэж ажиллавал их зүйлийг бүтээдгийн бас нэг илэрхийлэл байсан гэдгийг би хэлье гэж бодож байна. За баярлалаа. Дараагийн нэр дэвшигчид хандсан асуулт Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар дандсан байгаа. Асуултыг сонгоё. За дахин сануулж хэлэхэд эдгээр итгэцээний асуултуудыг Facebook-ээр за Mongolian National Broadcaster хуудас дээр пост хийж за коммент хэлбэрээр хүлээж авсан. За www.mnb.cg-mn веб хуудасаар мөн дамжуулж авсан гэдгийг бас хэлэх ёстой. Асуултыг танилцуулъя. Солонгос иргэнээс 50 сая вон авсан нь үнэн үү? Худлаа бол ард түмнийхээ өмнө баримтаар нотлоно уу? Мөн энэ явдлыг Монгол Ардын хувьсгалт нам мэдсэн үү гэсэн асуулт байна. Таны цаг явлаа. Энэ бол маш үндэслэгөө худлаа гүтгэлэг. Хоорой гүжирт хариугүй гэж Монгол үг байдаг. Өнөөдөр явж энэ хоёрыг яг хэн нь хийсэн мэдэхгүй. Явж гадаад хүнийг оролцуулж хэн нь яаж сайн дэгээх вэ гэдэг ард түмний төлөө яаж сайн гүйж, яаж сайн үйлчлэх вэ гэдэг л уралдаанд явж байгаа болохоос биш хэн нь хэн рүүгээ хар цацаж, хэн нь хэнийгээ илүү доромжлох вэ гэдэг уралдаанаа Монголын ард түмний хүндэл олон энэ бидний кампанит ажлыг үзэж байгаа. Тэгэхээр энэ Солонгос үндэгээ очиод сонгуулийн ерөнхий орон дээр би буруутай, намайг уучлаарай, би гэмтэй гэж хэлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэрийн цагдаа сонгуулийн ерөнхий хоёроор шүүрж аваад шүүхэд өгөөд шүүхэн намайг өдөр шөнөгүй хөөгөөд тэгээд сонгуулийн одоо яг энэ ард иргэдтэй уулзуулахгүй. Маргааш та бүхэн Ганбаатарыг татсан гэдэг харфи хараа цацах гэж байгаа. Энэ ачаагүй юм энэ ард түмээ ойлгоорой. Эдний овн ихэнд би 13-4 жил эдэнтэй тэмтэж байна. Монголын ард түмний өөрийнх нь төлөөлөл болсон ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байгаа. Би энэхүү бүлэглэлүүдэд, офшорчдод хяналт тавьж, хариуцлага тооцож Монгол төрийг хулгайлгүй болгохыг хүсэж байгаа. Монголын цагдаа ард түмний төлөө ард түмнээсээ санхүүжиж, ард түмнээсээ татвар, формыг чинь ард түмэн тавьдээ шүү. Энэ хэдэн бүлэглэлүүдийн төлөө битээ ингэж үйлчилж хөлөө хугалах гэж гүгээд байгаарай. Яг шудраг цагдаагийн ажилтнууд биш ээ. Дээр нь байгаа хэдэн баяцсан ганц нэг хурандагийн асуудал. Тэгэхээр энэ би ард түмнээсээ анд нөхдөс ханд манай хоёр маань бол ханд авах шаардлагагүй байж магадгүй. Урьдчилаад авсан байж болно. Тэгэхээр энэ утгагүй гүтгэлгээ зогсоо яаж Монголын төлөө зүтгэхээ ярилцгаая. За таны цаг дууссан. За дараагийн асуулт мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултууд бий. Энэ
асуултанд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мэе Гомбыг инх болд эхлэж хариулна. За үрднээс асуултыг гаргая. За асуулт. Өнөөдөр Монгол улс ямар арга замаар энэ хямрал, ядуурл, улс төрийн тогтворгүй байдлыг алга болгож Монгол улсыг дахин сэргээх вэ? Өнөөдөр хэн ямар намын бус өөрчилж чадах нь чухал байна. Өнөөдөр хэн ямар намын бус өөрчилж чадах нь чухал байна. Та чадах уу? Та сонгогдвол Монголд хэрэгтэй юу? За таны цаг явсан. Монгол улсын эдийн засгийн нийгмийн байдал өнөөдөр тийм амаргүй нөхцөл байдалтай байна. Нэн угуу шулуухан үннийг хэлэхэд өнгөрсөн 4 жилийн хугацаанд засгийн эрх барьсан нөхдүүд төр засгийн ажилд бас дэндүү сэтгэлгүй хандсны уршгаар Монголын эдийн засаг ийм байдалд орсон. Бид 17% өсөлттэй дэлхийн 200 орны дотроос айргийн 5-д эдийн засгийнхаа өсөлтөөр явж исэн үе саяхан. Тэгвэл 16 оны эцсээр 200 орны дотроос байгаа. Энэ нөхцөл байдлыг хэн ийм болгоо гэдгийг бид бас оншиж тогтоох талаарч ажиллаж байгаа зүйлүүд би харамсалтай нь хариуцлага тооцож чадахгүй байгаа. Шинэ байгуулагдсан засгийн газар энэ хямралт байдлаас гарахын тулд олон чухал арга хэмжээг авч ажиллаж байна. Олон улсын байгууллага гадаадын сайн харилцаатай улс орнуудынхаа ч бас дэмжлэгийг авч байна. Нааштай ахиц өөрчлөлтүүд гарч байна. 5 жилийн туршид төсвийн орлого биелэлээ гэдэг үгийг бид ярихаан байсан. Тэгвэл 504 тэрбум төгрөгөөр төсвийн орлого биелэж 4.2%-аар эдийн засаг өсөлттэй гарч 49%-аар аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж валютын ханш харьцангуй сүүлийн 3 сар доктортой байж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн бол гарч байгаа. Энэ бүгд бол төр засгийн байгууллагуудын эв нэгдэлтэй ажиллаж нэг бодлого, нэг зорилготой гаргасан бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ямар нэгэн эргэж бутсан зөвлөгөө нэгдмэл ажиллаж чадж байгаагийн үр дүнд ийм ахиц өөрчлөлт эргэж бутсан зөвлөгөө нэгдмэл ажиллаж чадж байгаагийн үр дүнд ийм ахиц өөрчлөлт гарч байна. Би энэ байдал удаан үргэлжлэхгүй байхаа гэж бодож байгаа. Тодорхой хугацаанд үүнийг илааршуулж эдийн засгийн өсөлтийг бий болгохын төлөө бол би хүчээ дайчилж улсын хурал, засгийн газартай хамтарч ажиллаж чаднаа гэж бодож байгаа. Баярлалаа. Дээрх асуултанд Монголын Ганбаатар та хариулна уу? Таны цаг эхэллээ. Монгол оронд эвтэй байх, эв нэгдэлтэй байх тухай их ярьдаг болж. Хэнд вэ? Өмнөх нөхдүүд бол шудраг байцгаая гэж ярьдаг байсан. Хэн шудраг байх юм? Гадаадын хүн шудраг байх гэдэг юм. Одоо юмыг тодорхой ярих хэрэгтэй. Нэг том компани, олигарх том болоод Монголыг тэжээхгүй, эдийн засаг тэгж босохгүй. Нэг одоо төрийн албаны том сүлжээ хүчрхэг болж баяжиж Монгол орныг бас аваад явахгүй. 60 мянган аж ахуй нэгжүүдийг хүчрхэг болгож оролцоог нь хангаж байж Монгол босно. Тэгжүүж ажлын байр бий болно. 3 сая хүмүүсийн эрх ашигыг дээдэлж байж Монгол орн босно. Тэдний оролцоог хангаж байж Монгол хүчрхэг болно. Хэдхэн олигархуудад боломж өгчхөд хүмүүсийн боломжийг боомлж мөнгө хийдэг нь босно. Тэдний мөнгө хийдэг нь бүлэглүүд эвтэй аятай 50 байж магадгүй. Намайг хүмүүс их тийм 50 ярьдаггүй эднэр гэж ярьдаг. Би аль болохоор 50 ярихыг хичээж байгаа. Гэхдээ 328 мянган хүн өнөөдөр ажилгүй байна. Тэр хүмүүсийн харцыг та нар хараасай. Ядуурл нийт хүн амын 4% нь ядуу. 10 хүний 4 нь ядуу, 2 нь 1 ядуу. Картын бараагаар амьдарч байгаа гэсэн үг. Энэ тоо баримтуудыг сонсоод энэ чинь Давосын гэрээгээр эдийн засгийн хамгийн өндөр эрсдэлтэй орн гэсэн Монгол нэг номерт орж байгаа. Улс төрийн хамгийн эрсдэлтэй орн гэсэн хоёрт нь Монгол орж байгаа. Африкийн хэдэн орны ард хамт олон улсын 3 талд хилцээр буюу үйлдвэрчний эвлэл, нийт хөдөлмөрчтэй хүмүүсийн төлөөллийн байгууллага, нийт бизнес эрхлэгч 60 мянган хүмүүсийн төлөөллийн байгууллага хүчрхэгжүүлж институцийн тогтолцооны үед босгоод тэр хүмүүс нь засгийн газартай энэ тэнцүү хэмжээнд хилцээрт орж байж нийгэм нэг тийшээгээ хамтдаа явна. Олигарх хэдэн фракцууд эв нэгдэлтэй байхыг хамт гэж хэлэхгүй. Оролцоог ханга, ард түмний оролцоог ханга. Ард иргэдийнхэд өнөөдөр 25 тэрбум долларын өрөнд орсон. Энэ дээр өнөөдөр манангийнхан хариулт өгөх ёстой. За таны цаг дууссан. Одоо асуултанд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга хариулна. За Монгол орны эдийн засаг бол хингээ.
Монгол орны эдийн засаг л өөрөө хингийн. Бид нар хямарсан гэж яриад байгаа хямруулсан юм аа. Энэ дээр бол зарим тал дээр бол би нэг төвш Ганбаатартай санал нэг байдаг. Ерөөсөө сүүлийн 20 жил 20-30 гэр бүл бол Монгол улсын баялагын хамаг одоо өрмийг авсан. Энэ бол тодорхой. Өнөөдөр Монгол орны баялаг бол хадагшаа урсаад байдаг. Эргээд орж ирж байгаа орлого байхгүй. Энэ бол тодорхой бас. Тийм учраас миний хэлэх гээд байгаа юм бол хямарсан эдийн засаг биш, хямруулсан эдийн засаг. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг бол маш энгийн зүйл дээр бүтэж. Баялгаа ухаад гадагшин түгээгээрээ зардаг, нөгөө талдаа хямрлаа гэд их хэмжээний валютын долларын зээл авдаг. Нэгэнт юм үйлдвэрлэдэггүй, юм нийт бүтээгдэхүүн хийдэггүй, нэмэн үртэг шингэдэггүй, энийг экспортод гаргаж чаддаггүй орон тэр валютын зээлийг юугаар төлөх вэ? Баялгаараа төлнө. Ийм их нөхцөл байдал сүүлийн 20 гаруй жил үргэлжлээд өдөө хүрээд байгаа маа. Дахиад хэлэхэд энэ бол хоёр намд байдаг тэр улс төрийн бизнесийн 20-30 гэр бүлүүдийн үйл ажиллагааны илрэл юм аа. Өнөөдөр Монгол улсад Баян ба Ядуу гэсэн хоёрхан анги үүссэн. Сүүлийн сая Монгол орноор явлаа. Уулзалт болгон дээр асуулт асуулаа. Үргүү Монгол хүн байна уу? Байхгүй байна. Өмнө говьт нэг хүн гараа өргөсөн, Булган аймагт 2 хүн гараа өргөсөн. Тэгэхээр дундаж давхар буюу баялаг бүтээгчдийг сүүлийн 20 гаруй жил дэмжих бодлого яваагүй буюу нөгөө 20-30 гэр бүлийн бодлого явсан. Энийг зогсоож ээж бид нар дотооддоо нэмэн үрдэг буюу миний яриад байдаг аж үйлдвэр, сайшаанд хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, хөдөө аж ахуйн гэсэн дотооддоо үйлдвэрлэлд экспортод гаргадаг энэ мөрийн хөтөлбөрүүд хэрэгжих ёстой юм аа. Энэ тал дээр бол олон зүйлийг хийсэн харамсалтай нөгөө 20-30 гэр бүл тас зогсоосоо. Энэ асуудлыг ерөнхийлөгчийнхаа нэр дэвшгүйдээ ярьж яваа. За цаг дуслаа. За дараагийн асуултууд тухайн нэр дэвшигчид хандсан асуултууд байгаа. Монгол Ардын намаас нэр дэвшигч Мягон Биенхолд хариулах ёстой. За бүрднээс асуултыг гаргая. Асуулт: таныг Улаанбаатар хотын хамаг газрыг зарсан гэх газрын 8-чин гэж өрсөлдөгч нэр дэвшигч нам буруутгадаг. Тайлбар өгнө үү? За таны цаг авч хэллээ. За би Улаанбаатар хотын захирагчаар 7 жилийн хугацаанд ажилласан. Миний энэ ажилласан хугацаанд бол газрын тухай хууль шинээр гарсан. Улаанбаатар хотод шинэ бизнес, шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бас ийм сайхан нөхцөл бололцоо бүрдэж байсан. Тодорхой аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааны ашгаар олсон орлогоороо бүтээн байгуулалт хийх, барилга байгууламж барих, орон сууцны хороолол барих ийм сонирхол бол их бий болж эдийн засгийн чадварханч сайжирч байсан. Тийм учраас бол би тухайн үед бол хотын тэр ерөнхий төлөвлөгөөнд заагдсан Улаанбаатар хотын дэд бүтцийг ашиглах тэр бодлогын хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тэр хэмжээ дамжааны хүрээнд нь бол газар олголтын асуудлыг шийдвэрлэж байсан. Миний олгосон газрууд дээр өнөөдөр орон сууцны том хорооллууд, хотын төвийн том офисын барилгууд босож сүндэрлэж ажлын байр бий болж хүмүүсийн амьдралд тодорхой тус нэмэр болсон. Газрын 8-чин гэдэг бол зүгээр улс төрийн зорилгоор өгсөн ийм нэр хоч. Газрын 8 хийлээ гэдэг асуудлаар намайг нэг ч удаа хууль хяналтын байгууллага дээр шалгаж асууж байсан ийм зүйл бол байхгүй. Харин намайг хэвлэл мэдээллээр хэлж доромжилж байсан зүйлүүдийг бол би хууль хяналтын байгууллагт өгч нэр төрөө сэргийлж байсан явдал бол маш олон байгаа юм. Тийм учраас бол миний хийсэн энэ газар олголтын асуудал бол өнөөдрийн Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд бас тодорхой хувь нэмрээ оруулсан гэж би бодож байгаа. Үүний үр дүнд бол хотын өнгө төрхийг өнөөдөр хотын төвийн өнгө төрхийг бол хүн хараад бас танихааргүй юм сайхан болж байгаа. Бүгд барилга байгууламжууд болсон, ухсан нүх болоогүй, овоолсон шороо болоогүй, хот шинэ маягийн өнгө төрхтэй болоход бол тодорхой хувь нэмэр оруулсан гэж би бол сэтгэл одоо бас дүүрэн явдаг юм аа. Баярлалаа. Монгол Ардын улсалт намын сайн хүүгийн Ганбаатарт иргэд сонгогчдоос хандсан асуултаас сонгоё. Та ерөнхийлөгч болвол
улс төрийн хариуцлага гэдэг зүйлийг өөрийн намынхандаа тооцож ажиллаж чадах уу? За таны цаг хэлсэн. Чадна. Монгол Ардын хувьсгалт намтай хариуцлагын гэрээ байгуулж Монголын ард түмэнтэйгээ бид хамтарч хариуцлагын гэрээ байгуулсан. Энэ гэрээнийхээ дагуу энэ гэрээ бол 9 зүйл заалттай. Монголын оюу толгойг Монголын ард түмэнд ашигтай болгоно. Ингэснээрээ цалин тэтгэвэр нэмэгдэн ажлын байр бий болно. Дээр нь 5 толгой стратегийн том ордуудыг бүгдийг ард хувьсгалт нам, Монгол Ардын хувьсгалт нам бид хамтдаа ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгуулсан. Энийг хэн ч өөрчлөхгүй. Дээр нь нэмээд Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйг Монгол орны эдийн засгийн тулгуур багна болгоно. Үйлдвэржилтийн 4 дахь хувьсгалыг хий. Ажлын байрыг бий болгоно. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудыг мөн оюутан сурагчдыг үн төлбөргүй төрөөс санхүүжилт мөнгөний даадаг болгоно. Яагаад гэвэл тэр хүүхдийн авьяас аавынх нь мөнгөгүйгээр шийдэгддэггүй байх ёстой. Өнөөдөр би ч гэсэндээ оюутан ядарч зүдэрж явхад мөнгө төлж чадахгүй, сургуулийнхаа дипломыг авч чадахгүй зов зүдэрж ирсэн. Олон дүнээр боловсралтай болохын төлөө ядарч ирсэн. Яг энэ бэрхшээлээ олон Монгол хүүхдүүдэд үзүүлэхгүй тулд боловсролыг үн төлбөргүй, ялангуяа дээд улсын ихтэй сургуулиудыг үн төлбөргүй байх ёстой. Авьяасыг монголчууд үнэлэх ёстой. Аав нь мөнгөтэй байхаар тэр хүний боловсрол шийдэгддэг байх. Эрүүл мэндийн салбар байна. Өнөөдөр баячуудын явдаг эмнэлэг, ард түмний явдаг эмнэлгийн стандарт маш тааруу байгаа. Энийг төрөөс анхаарах ёстой. Үүний тулд 60 мянган бизнес эрхлэгчдэд дэмжих ёстой. Үүний тулд уул уурхаан баялгаа Монголын ард түмэнд ашигтай өгөх ёстой. Энэ бүхний төлөө Монгол Ардын хувьсгалт нам сайн хүүгийн Ганбаатар миний бэлтгэн гэрээ байгуулсан. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй бол би шууд огцох ёстой. За таны цаг дуслаа. За одоо ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга хариулах ёстой. За таны асуултыг гаргая. Та гэр бүлийн хүнээ танилцуулна уу гэсэн асуулт байна. Таны цаг эхэллээ. За гэр бүлийн хүний тухай бас энэ сонгуультай холбоотойгоор нэлээд яригдж байгаа. Гэр бүл гэдэг бол хинт ч гэсэн хүнд хүмүүс бүгдээрэнд нь хамгийн нандин зүйл байдаг. Би олон хүүхэдтэй. Энэ гэр бүлийн асуудлаар бол бас энэ сонгуулиар нэлээд дайрлаа. Миний хүүхдүүд 8-аас 35 насны ийм хүүхдүүд байдаг. Сая бас энэ гэр бүлтэй холбоотой хүүхд рүү, эхнэр хүүхд рүү дайрсан товтлогоо бол манай нэр дэвшигч нараас бол нэлээд идэвхтэй явсан. Энийг болооч гэж хэлье. Шид гэр бүлийнхаа асуудал өнөөдөр улс төрд нэр дэвшиж байгаа ерөнхийлөгч бай, ерөнхий сайд бай, хурал дэвшиж байгаа заавал гэр бүлийнх нь хүнээ танилцуулдаг юм ёс бол байхгүй. Манай гол жишээ тэргүүн хадагтын тухай яриад байна л да. Ерөнхийлөгчийн засаглалтай оронд бол тэргүүн хадагтын тухай яригддаг. Тэргүүн хадагтай энэ хэм бай гэдэг асуудал. Өнөөдөр манайх парламентын засаглалтай ингээд өнөөдөр юу гэж хэлэх гээд байна гэхээр заавал энэ гэр бүлээ олон нийтэд зурагтаар яриад тэрэн дээр энэ гэж ярмааргүй байгаа юм. Яг өнөө сошиал энэ телевизээр ирж байгаа гүтгэлгүүд энэ хүмүүст яаж очдог. Өнөөдөр манай 25 настай хүүг хар тамхины хэрэгт холбогдуулж ярьж гүтгэж энэ өөрөө манай гэр бүл үхэл авчирч байна. Сонсон хатам ээж нь тэрийг сонсоод диссэнгүй жишээ. Ийм ёс зүйгүй асуудлаар сонгуульд явж байгаа тохиолдолд би насан турсан хүүхдүүдэд энд холбох гэр бүлүүдэд холбох сонирхолгүй байна. Өнөөдөр би улс төрд 10 хэдэн жил явж байгаа гэр бүлийн тухай ярьдгүй. Энэ бол гэр бүлийн нууц гэж байх ёстой. Миний ардод хүчрэг эмхтэй бүх зүйлийг гардан хийж байгаа гэдгээр би энэ асуултыг хариулнаа. Тийм учраас өнөөдөр хүүхдүүд олон талын хэл мэдлэгтэй болсон, олон мэдээлэлүүд авдаг болсон энэ ёс зүйгүй үйлдэл гүтгэлгүүд манай гэр бүл рүү бол орж ирэх ёсгүй гэсэн ийм бодолтой байдаг. Гэр бүл үнд зүйл. За таны цаг дууссан. За иргэдээс ирсэн асуултыг редакц ямар нэгэн оролцоогүйгээр асууж байгаа гэдгийг манай нэр дэвшигчд бас сайн ойлгоорой. Хүрд тус бүр 20 асуулт.
өөрийгөө ярьсан шүү. Тус бүр 20 асуулт байгаа. За энэ асуултын үлдэж байгаа асуултуудыг энэ нэвтрүүлэг дууссаны дараагаар бас улс төрийн намуудын төлөөлөл үзүүлнэ гэдгийг энэ дашрамд хэлье. За ингээд дараагийн асуултууд бол мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултууд байгаа. За шодсон дараалал ёсоор Монгол Ардын хувьсгал намаас нэр дэвшигч Сайн хүүгийн Ганбаатар энэ асуултанд хариулах ёстой. За мөрийн хөтөлбөр хүрднээс асуултыг гаргая. За асуулт. Хүн амын хүнсний хангамж гадны улс орнуудаас ихээхэн хамааралтай болж байгааг цаашид хэрхэн даван туулах вэ? За таны цагийг хэллээ. Хүн амын хүнсний хангамж ноцтой байдалд ирсэн. Өнөөдөр урд хожид сонсогдоогүй айхтар хэцүү өвчнүүд одоо тодордог боллоо. Бүр залуужлаа. Хавдар залуужж байна. Энэ болгон бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Бас дахиад хэлье. Ээлжилж эрх барьсан энэ хүмүүсийн далгаар юм байдал үүссэн хүнсний асуудал дээр төрөөс хяналт тавих ёстой. Хүнс, хөдөлмөрийн аюулгүй асуудал энэ гурав дээр бол төрөөс маш анхааралтай одоо хяналт тавьдаг байх ёстой. Энэ хяналтын механизм зүгээр л бизнес тэднүүсийг торгодог авилгалын сүлжээ болж хувирсан. Нэгдүгээр тайлбар. Хоёрдугаар тайлбар гэвэл хүн амын хүнсний хангамж Монголын ард иргэд орлогогүй, ажилгүй, цалин олигтой биш байгаа учраас урдаас хаанаас ч байдیں۔ Маш хямдхан аюултай хүнснүүдийг оруулж ирж байгаа. Энэ бол хоёрдугаар буюу гол асуудал. Ингэхлээр үүнээс гарах хамгийн гол арга бол намын нэр дэвшигч миний бие мөрийн хөтөлбөртөө заасан ард түмэнтэйгээ байгуулсан гэрээндээ заасан байгаа хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур болгоно гэдэг бол зүгээр л мал аж ахуйгаа хүчтэй болгоно гэдэг бол махны үйлдвэрлэл сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр төрөөс хөрөнгө оруулъя. Төрөөс инновац шинэ технологид нь хөрөнгө оруулъя. Энэ бүхэнд монголчууд бид хүнслэж байна. Малчид бол бидний тусгаар тогтнолын баталгаа шүү. Өв соёлын баталгаа. Дээр нэмээд хүнсний аюулгүй байдлын баталгаа. Энэ үднээсээ бид мал аж ахуйг урдаа одоо тэргүүлэх салбар болгож байгаагийн ард түмнээ орлоготой болгоё. Үүний төлөө уул уурхайгаа Монголын ард түмэнд ашигтай болгоё. Уул уурхай хэдхэн гэр бүлүүд хувааж иддэг луврыг зогсоох ёстой. Баярлалаа. Таны цаг дуслаа. Энэ асуултанд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулга цагийг хэллээ. Монгол улсын хүнсний асуудал бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр байнга яригдж явах ёстой нэг ийм сэдв байгаамаа. Харамсалтай энэ асуудал хэддүгээрт явдгийг би мэдэхгүй байна. Хүнсний салбар бол би өөрөө мэдлэгтэй хүнсний хэдэн одоо хуучин социализм үед баригдсан гэх үйлдвэрүүдийг авч энийг босгох гэж зовлонгийн үүсний хувьд бол өөрөө сайн бид нар 10% хүүтэйгээр энэ үйлдвэрүүдийг босгох тийм цаг үе хүртэл байсан. Харамсалтай нь одоо хүнсний үйлдвэрийг авч үлдсэнийг бас энэ сонгуулийн өөр маш ихээр дайрч доромжилж байлаа одоо. За энэ яг өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн яамны сайд багтаа би Монгол улс хүнсээ дотооддоо өөрсдөө 100% үйлдвэрлэж 100% хангадаг байх ёстой гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ би Израиль улсын жишээг авсан байна. Яагаад гэвэл Израиль улс өөрөө говь зүйлтэйг тийм хуурай хөрсөнд байдаг. Тойроод 300-400 сая орчим Палестин буюу одоо салан тусгаарлах тэр одоо үзэл бодол шашин шүтлэг тустай юм улсуудын одоо дунд оршин тогтнож байгаа тусгаар тогтнолоо хүнс гэдэг зүйл дээр бол хамгийн их онцгойлон анхаарсан улс байдаг. Тэр туслын систем гэдэг. Энэ хүлэмж гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн энэ хөтөлбөр дээр өөрийнхөө мэддэг таньдаг сайн залуучуудыг Израилийн зөвлөхөөр хөтөлбөрийг одоо дэмжүүлсэн. Харамсалтай нь энэ хөтөлбөр дээр ажилласан залуучуудыг манай хууль хүчний байгууллага цагдаагийнхан маань барьж хорих, ялт тулгах зэрэгээр одоо өчтөчнөөнөөр одоо асуудлыг хөндрүүлж энэ хөтөлбөрийг талын эхлүүлээ зогсоосон ба. Хүнсний аюулгүй байдлаар дамжиж үндэсний асуудал яригддаг. Энэ их газар хөрс, энэ их мал аж ахуйгаас гарч байгаа хүнсээ бид нар 100% хангах ёстой гэдэг дээр надад өргөн мэдлэг судалсан зүйлүүд байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хэрвээ ерөнхийлөгч бол нэгдүгээр тавьж хариулнаа.
асуудлыг хэлцэнэ гэсэн бодолтой. За таны цаг дуслаа. За асуултанд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мяа Гомбын инх болдог та хариулна уу? Тэгвэл хүн амын эрүүл сарвал байх салшгүй холбоотой ийм асуудал байгаа. Энэ утгаараа бол улс үндэстний аюулгүй байдал тусгаар тогтнолтойч холбоотой ийм асуудал юм. Гаднаас оруулж ирж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүн тавих чанар байдалд нь тавьдаг лаборатори стандартын шаардлага хангаж байгаа үгүй эсхийг үздэг. Энэ салбарыг бол бид нэлээд бас хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. За ер нь бол хүнсний аюулгүй байдлын хамгийн дийлэнх асуудал бол манай үндэсний үйлдвэрлэлийн салбар болсон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудал байгаа. Хөдөө аж ахуйн салбарт бид газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлогыг явуулж, атрын 3 дугаар аяныг явуулж, бас дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад гадаадд улаан буудаага хүртэл экспортлдог ийм сайхан боломж бололцоог бүрдүүлж байсан. Стратегийн бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлдэг ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь энэ бүх зүйлүүд бол бас сүүлийн жилүүдэд өмнө нь авагдчихсан арга хэмжээнүүд бол авагдаж чадахгүй байна. Мал аж ахуйн салбарын хувьд гэх юм бол бид нар малаа эрүүлжүүлэх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй байна. Мал эмнэлгийн байгууллагууд их хурал дээр хэлцэж байгаа хуулиар бол мал эмнэлгийн шинэ байгууллагын бүтцийг бий болгох ёстой гэж ингэж үзэж байгаа. Малыг эрүүлжүүлэх хамгийн чухал асуудал бол вакцинжуулах асуудал байгаа. Чанартай сайн вакцинаар малаа эрүүлжүүлэх ёстой. Тэр хуурамч зүйлээр мал эрүүлжүүлж хүний эрүүл мэндэд хортой зүйл хийдэг явдлыг бол таслан зогсоох ёстой. Энийг гэмт хэрэг гэж үзэх ёстой юм. За нөгөө тэгүр бол хүнсний бүтээгдэхүүний чанар үн өртгийн асуудал дээр бол төрөөс бас тодорхой хяналтыг зайлшгүй тавьж байх ёстой. Сүүлийн үед генийн өөрчлөлттэй энэ хүнсний асуудлуудыг бол бас онцгой анхааралд авах ёстой. Монголчууд хүнсээ хангаж ирсэн сайхан уламжлалтай арга түмэн. Таны цаг дуслаа. Энэ удаад нэр дэвшигчид хамтсан асуулт. За энэ удаад дугаар дарааллаасаар Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатар та хариулна. За асуултыг сонгоё. За танд хийгээс асуултуудыг хүрднээс харгая. Та яг бүтээсэн хөл дээр нь босгосон байгууллага ажлаа нэрлэнэ. Таны цаг эхэллээ. Шудраг ёсны байдлаас хэлэх юм бол Энколд нэр дэвшигч бит хоёрт их аятайхан асуулт Батулга гишүүнд бол их хүн түнд асуултууд ирж байна. Тэр гэр бүлийн асуудал, тэр гарал үүслийн асуудлуудыг бол энэ ерөнхийлөгчийн сонгуулиар тавих ёсгүй гэж би ойлгодог. За би өөрийнхөө асуултанд хариулъя. Миний хувь хүнтэй холбоотой асуудал. Хүн байгууллага. За яг хоо Монголын үйлдвэрчний эвлийн холбооны мянган гишүүдийн ач буйнаар маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс идэвхтэн сонгуультан удирдлагын хамт олонны буйнаар би Монгол улсын нийгмийн зүтгэцсэн. Эрс шинжил хөдөлгөөн гэж, соён хөдөлгөөн гэж энэ байгууллагуудыг хөлдөөр нь босгосон гэж хамаагүй хэлж болохгүй. Монголын үйлдвэрчний холбооны хэд хэдэн реформ шинжилүүдийг хийжсэн. Жишээ нь замын цагдаагийн тэнд манай гараж байсан. Тэр гараж 300 сая төгрөгөөр зарах уугүй юу гэж ярьж байхад бид 4 тэрбум төгрөгийн байгууллагад ашигтайгаар 12 давхар зочид буудал 150 айлын орон сууцыг хүмүүст өгчээсэн. Энэ бол бүтээн байгуулалт. Энэ бол миний хамт олонны маань бүтээн байгуулалт. Манай үйлдвэрчний холбооны 86 онд өлөөд 24 хүнд орон сууц өгчээсэн. Үүнээс хойш анх удаа 150 айл орон сууцанд орж ирсэн. Энэ болгонд бол хамт олонны маань зүтгэл бас орсон. Энэ дээр би байгууллага удирдах байсны хувьд оролцсон гэсэн үг. Хоёрдугаарт хаан банкнд удирдах ажил хийж байсан юм байна. За тэрийг ч нэг босгосон гэж хэлэхгүй. Удирдлагын ихтэймд нэг багшилж байсан. Олон сайхан шавнарын хайр хүндэтгэлийг л татаж тэрүүгээр баярлаж явсан. За Монгол аймгаас сонгогдоод дарханчуудынхаа буйнаар чин сэтгэлээсээ би зүтгэж байсан. Энэ бол миний сэтгэлээ өгч хийж байсан ажил. Олон цэцэрлэг, эрүүл мэндийн салбарын шинжилгээг дархандаа хийж байсан. За цаг дуслаа. За ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга та танд хандсан асуултыг хүрднээс гаргая.
Өмч хувьчлалаар төрийн өмчийг үнгүүдүүлж олон тооны том үйлдвэр зочид буудлыг хувьчилж авсан гэдгээ энэ талаар тайлбар хийнэ. За баярлалаа. Энэ бол бас сонирхолтой асуулт байна. Хариулъя. За өмч хувьчил нэгэнт бид нар 90 онд арьсан хувьцал арсан өмчийг иргэдэд өмчтэй болох тийм том зорилгоудын нэг нь бол өмч хувьчил байсан. Өмч хувьчил бол 92, 94, 95, 96, 97, 98 онууд бол нэлийн идэвхтэй явсан. Яагаад гэвэл одоо монголчууд өөрсдөө өмчөө худалдаж авах тийм боломжтой бэлэн мөнгөтэй хүн байгаагүй. Энэ юу гэж хэлэх гээд байна гэхэд 90 онд бол бид нар бараг л хамгийн баян хүн $1000 байсан баг. Ингэж явж байгаа 90 оноос саяхан хэлж байгаа тоонуудаар бол өмч хувьчил руу орлоо бэлэн мөнгөтэй ямар хүмүүс байсан бэ гэдэг. За Махимпекс гэдэг компани бол 51% төрийн мэдэлд байсан, 49% хувьцаа дэлбэртэй байсан. Ингээд 51% нь одоо 98 онд худалдаж авч ирсэн. За Баянгол зочид буудлын хувьцаат компани энэ Баянгол зочид буудлын 34% нь худалдаж авсан. Даалгах чигээр компани 30% нь Голомт банкны барьцаанд байсан. Надад 30% нь худалдаад авсан байсан. Голомт банк нөгөө худалдаж авсан хүмүүс нь одоо өөрөө төлж чадахгүй учраас дуудлага худалдаагаар зарсан. Тэрийг худалдаж аваад ингээд 60% таа болсон юм аа. Тэгэхээр өнөөдөр яаж яана гэхээр одоо сонгуул болохоор би нэг тийм олон үйлдвэр хөгжлөд авсан тухай яриад идэгий. Энэ өөрөө хувьцаат компани. Одоо хүртэл энэ үйлдвэрт ажиллаж исэн одоо нөгөө ягаан ногоон таслбаруудаар эзэн болж исэн хүмүүс маань хувьцаагаа эзэмшдэг. Би тодорхой хувь эзэмшдэг хувьцаат компани одоо хувьцаа эзэмшигч юм аа. Өмч хувьчлалын тоон баримтууд нь энэ тухайн үед үйлчлэгээний салбарт төрүүлж орж исэн учраас надад бэлэн мөнгөний бол боломж байсан. Энэ бэлэн мөнгөнийхөө боломжийг ашиглаж энэ өмч хувьчлалуудаа хийсэн. Тэгээд өнөөдөр хүнсний салбаруудаа авч үлдснээрээ бас бахаргаж явдаг. Аялал жуулчлалын гал голомтыг сэргээж байгаадаа бас бахаргаж явдаг. Баярлалаа. Гомбын инх холдод хаягдсан дараагийн асуултыг гаргаж танилцуулъя. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй өгнө гэсэн. Гэтэл 60%-ийг нь хасаад хайчихсан. Тэтгэврийн насыг 65 болгож хойшлуулсан. Дундаж наслалт 66. Тэтгэврийг авч чадахгүй бурхан болно гэдэг бодлого юм уу? Амлалтаа мартлаа ахаад хуурагдмааргүй байна гэсэн. Зүйл байна. За таны цаг хэлсэн. За улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж шинээр байгуулагдсан улсын хурал засгийн газар ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бол бас нэлээдгүй ярилцаж судлаж тогтоож олон улсын байгууллагын хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Олон улсын байгууллагууд сайн харилцаатай улс орнуудаас дэмжлэг тусалцаа авах нь зүйтэй юм аа гэж ингэж үзсэн. Тэгээ энэ гэрээ хэлцэл байгуулж байх явц донд бол хэд хэдэн бас зүйлүүдийг ийм өөрчлөлтүүдийг хийх шаардлага бол байна гэж ингэж үзсэн. Энэ төсвийн зардлыг бууруулах, орлого нэмэгдүүлэх талдаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байгаа. Монгол Ардын намын бүлэг энэ бас асуудлыг ярилцаж аль болохоор цөөн хүнд хамрагдсан. Аль болохоор илүү орлоготой бүлэгт нь хамрагдсан. Ядуу зүдүү амьдралтай байгаа улсууд нь ямар нэгэн ачаал үүсэхгүйгээр ийм байдлаар энэ асуудлыг зохицуулах нь зүйтэй гэж үзэж энэ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлуудыг арга буюу авч хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол цалин тэтгэврээ тавьж чадахгүй. Монгол улс дампуурлаа гэдэг ийм одоо зүйлийг ч бас олон улсын хэмжээнд зарлаж магадгүй байдалтай байсан. Ингээд энэ арга хэмжээг бол авсан. Ер нь жишээ нь татварын нэмэгдлэг гэхэд бол нийт татвар төлөгчдийн 6% л хамрагдаж байгаа. 94% нь бол ямар ч хамаарал бол байхгүй байх жишээтэй. Энэ мэтлэнгээр бол бас орлого илүү хэсэгт нь бол энэ хамаарч байгаа. Тэгвэл улс орны эдийн засгийн нийгмийн байдал эргээд сайжрах үед бол бид нар энэ авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ бол эргүүлж дахиж ярина. Эдийн засгт нааштай ахиц өөрчлөлт бол гарч байгаа нь бас олон зүйлүүдээр бол тогтоогдож байгаа. Ажлын байрны захиалга энэ жил ямар нэмэгдэж байна уу? Орлого яаж нэмэгдэж байна уу гэдэг ингээд үзэхээр зэрэг бол бас эдийн засгийн ахиц өөрчлөлт гарч энэ авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дахиж авах ярилцах боломж бүрднэ гэж бид үзэж байгаа. Таны цаг дуслаа. Энэ удаагийн асуулт мөрийн хөтөлбөртөө хамааралтай асуулт байгаа. За энэ удаад арчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Батулга та эхэлж хариулна. Асуултыг авъя.
За асуулт. Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ? 10 жилийн төгсөөд бүгд л ихтэй сургуульд элсчих юм аа. Чанаргүй боловсрол ихсээд дээд боловсролтой иргэдийн тоогоор дэлхийд дээгүүр байранд орох байхаа. Хувийн сургуулийг багасгаж болохгүй юу? Таны цаг эхэллээ. За баярлалаа. Боловсролын салбар бол өнөөдөр бас нэн тэргуунд яригдах ёстой салбар. Харамсалтай энэ салбарт дампуураад бас удаж байна. Ягаад дампуурч байна гэхээр боловсролын салбарын энэ бодлого нь өөрөө тогтмол биш болсон. Өнөөдөр боловсролын салбараараа бид нар хүнд залуучуудад юу өгөх гээд байгаа нь тодорхой бос. Байнга солигдож идэг. Өнөөдөр Монгол орны хөгжлийн бодлогын хөтөлбөр 2010 онд батлагдсан байдаг их хурлаар. Энэ хамтарсан засаг байсан 2014 дунд хугацааны Монгол орны хөгжил гэдэг. Энэ хөтөлбөртөө зориулагдсан боловсрол дээд сургуулийн мэрэгжлийг эзэмшүүлэх ёстой. Өнөөдөр нэг талдаа хөтөлбөрийн тодорхойгүй баахан боловсрол дээд сургууль гэдээ яваад байдаг. Дээд боловсролтой иргэдэнд гараад ажил байдаг. Хонхны баярын дараагаар нийт одоо төгсөж байгаа оюутнуудын 80% нь одоо ажлын байр байхгүйгээр ингэж хуваарлагддаг. Энэ бол тодорхой асуудал. За боловсролын салбарыг нааш нь цааш нь болов одоо тэр тоо энтрийг багасгах өөр асуудал. Тэгэхээр юу гэж байна гэхээр боловсролтой боловсон хүчингээ бэлтгэхдээ бид нар Монгол орныхоо хөгжлийн хөтөлбөртөө уялдуулах ёстой юм аа. Жишээ нь бид нар Эрдэнэ төлөвлөрийг мэднэ. Эрдэнэ төлөвлөрийг анх байгуулахдаа боловсон хүчингүүдийн бэлдээд мэрэгжилтэнгүүд нь бэлдээд ирээд Эрдэнэ төлөвлөр баригдаад дуусахад боловсон хүчингүүд нь ажилтаа байх жишээтэй. Тэгэхээр одоо юу ярих гэдэг нь гэхээр нэгэнт хөгжлийн бодлого ярьсан. Хөгжлийн бодлогыг 2010 оны 6 сарын 24-нд Монгол улсын их хурлаар баталсан юм аа. Харамсалтай нь энэ засгийн газрууд өнгөрсөн засгийн газрууд энэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг. Мөрийн хөтөлбөр нь байхгүй хаад боловсролын систем маань бойжихгүй. Хөтөлбөр бүтээн байгуулалтаа боловсролтойгоо уялдъя гэсэн энэ санааг хэлээд байгаа маа. Ингэжээж боловсрол буюу боловсролтой болсон хүчингүүд нь ажилтаа болох хуваарлаа. Баярлалаа. За баярлалаа. Дээрх асуултанд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мяа Гомбын инх болдо та хариулна уу? Таны цаг эхэлж байна. Боловсролын асуудал бол Монгол улсын хойч ирээдүй болсон залуучуудын мэдлэг, боловсрол, хүмүүжил, соёл. За тэгээд олж авсан мэдлэг боловсролоор эх орондоо их зүйлийг бүтээх, мөн өөрийнхөө мэдлэг боловсролоор төв дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх Монгол хүн үн цэнтэй байх хамгийн гол асуудал юм аа. Ирээдүйн Монгол хүнийг үн цэнтэй байлгахын тулд өнөөдрийн боловсролын салбарын хөгжлийн талаар бид нар анхаарах ёстой. Багшийн асуудлыг бид анхаарах ёстой байгаа. Энэ талаар бол би мөрийн хөтөлбөртөө маш тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Одоо оюутан залуучуудыг сурч боловсрох боломж бололцоог нь бас дэмжих ёстой гэж үзэж байгаа. Сургалтын зээлийн сангаас оюутан залуучууд боломжийн хэмжээний зээлээ авчдаг. Улс их оронд хэрэгцээтэй зайлшгүй шаардлагатай байгаа мэрэгжлэр суралцсан оюутнуудад тэтгэлэг олгодог. Бусдаас илүү чанартай суралцж байгаа оюутнуудад тэтгэлэг олгодог. Тэднийг сурах боломж бололцоог нь оюутнуудад тэтгэлэг олгох хангаж байдаг ийм тогтолцоог бүрдүүлж бий болох ёстой. Үүний тулд бол бас багш нарын чанарын асуудал нэлээд чухал асуудал болж байгаа. Багш нарыг мэдлэг мэрэгжлийн дээшлүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байхдаа дадлагшид туршлагажих ийм боломж бололцоог нь олгох. Багш нар мэрэгжлээ дээшлүүлэхдээ одоогийн мөрдөж байгаа дүрм журм зааврын дагуу 4-5 жил ажиллаж байж мэдлэг мэрэгжлийн дээшлүүлдэг энэ явдлыг бол бас уян хатан авч үзэх ёстой гэж үзэж байгаа. Багш нарын нэр төрийг хамгаалах асуудлыг бас хуулиар тодорхой хэмжээнд бол хамгаалах ийм эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Эдгээр зорилтуудыг бол би мөрийн хөтөлбөртөө бол тусгасан. Засгийн газар боловсрол соёлын шинжилгээ ухааны яамд бас энэ талаар чиглэл өгч энэ салбарын хөгжил бас шинэ ахиц өөрчлөлт гаргах ийм тал дээр бол би онцгой анхаарч ажилланаа. Боловсрол бол улс орны ирээдүй болсон ийм салбараа. Баярлалаа. Дээрх асуултанд Монгол Ардын улсалт намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар та хариулна уу? Таны цаг эхэллээ. Боловсрол бол хүч. Боловсрол бол Монголын ард түмнийг хүчрхэг болгоно, бид цөөхөл хүн болгоно хүчрхэг боловсролтой байх ёстой. Зарим хүмүүс нь ихтэй сургууль ямар олон юм бэ гэж ярьдаг. Тэр нь тэршээж болохгүй. Харин ихтэй сургуулийнхаа чанарыг нэмэгдүүлэх ёстой. Би боловсрол дээр 3 асуудал ярмаар байна. Нэгдүгээрт энэ бүлэглэлүүд
Би одоо олон жил боловсролын үйлдвэрчний хөвлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тэднийхээ цалин хөлсийг нэмэгдүүлээ нийгмийн асуудлыг шийдэх гэхлээр л маргааш нь зургатаар л тэд унагчжээ. Тэр багш өсвөртлөнд хүүхэд ингээд зодчихжээ. Ийм утгагүй бүлэглүүдийн энэ залхаалтыг одоо зогсоох хэрэгтэй. Багшийн нэр хүндийг өсөг. Дээр нь боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг харамгүй хий. Өнөөдөр 3 ээлжээр явж байгаа маш олон сургууль байгаа. Цэцэрлэгийн багш нар хамгийн хэцүү хүнд ажил хийдэг цэцэрлэгийн багш. Хүнээр хүн хийдэг. Ебэс хэцүү. Ерөнхий боловсрол. Дээр нь ихтэйг бас хэцүү. Хамгийн хэцүү нь цэцэрлэгийн багш. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг. Энэ дээр Монгол төр харлаган. Маш харлаган. Тэнд илүү цагаар ажилладаг. 10 цаг ажилладаг. Хүүхдүүдээ эцэг нь авахгүй бол тэгэл тэд 6, 7, 8 хүргэдэг. Энэ асуудлыг нэгдүгээрт төсвийг шийдэх ёстой. Төсвийг шийдэхийн тулд төр уул уурхайгаа ашигтай өг. Бас нөгөө асуудал руу орчихно. Хоёрдугаарт миний ярих ёстой зүйл гэвэл боловсрол ашиглагддаг байх ёстой. Боловсрол зүгээр хавцс биш. Боловсролыг маргааш гарч ирээд мөнгө болгодог байх ёстой. Боловсрол өөрөө хүнд өөртөө итгэлийг өгдөг байх ёстой. Энэ бол Питер Дракерийн үгийг би хэлээд байна л да. 3-дугаарт дээд боловсрол дээр удирдах зөвлөлд нь энэ бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага буюу худалдаа ажилтны танхим эзэдийн байгууллагыг энэ олон мэсүүд, энэ олон техникийн сургуулиудын удирдах зөвлөлд хүчтэй оруулж ээж тэд програмд нь өөрчлөлт оруулна, гарч ирж байгаа болсон хүчин зах зээл дээр хэрэгцээтэй болж эхэлнэ. Цагдаа. За дараагийн асуултууд тухайн нэр дэвшигчид хандсан асуултууд байгаа. Дараалал ёсоор ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга хариулах ёстой. За хүрднээс асуултыг гаргая. Та ганцхан нэмээ хийж бизнесийн гараагаа эхэлсэн. Улсын хурлын гишүүнээр 12 жил, мөн 2 удаа засгийн газрын гишүүнээр ажиллалаа. Улсын хурлын гишүүнээр ажиллах хугацаанд хичнээн хууль санаачилсан бэ. Батлуулсан ямар хууль байна вэ? За таны цаг эхэллээ. За баярлалаа. Их хурд 3 удаа суусан, 2 удаа засгийн газар орж ажилласан. Тэгээд энэ асуултан дээр ганцхан 8-аар ихсэн гэж асууж байгааг нь бас ойлгохгүй байна л да. Хууль батлуулах тухай асуугаад байгаа шүү гэн тийм ээ. Ганцхан 8 ихсэн хууль батлуулах бол хамгийн бодит прагматик хүн байгаа. Өнөөдөр бол эргээд харахад 20-30 орчим хуулийг их хурд 3 удаа суугатаа батлуулсан байдаг. Шинэ түрүү ярьлаа би 2010 оны 6 сарын 24-нд батлуулсан Монгол улсыг дунд хугацааны хөгжил гэж. Энэ дээр бол шинэ хөдөг хэрхэн хөгжүүлэх вэ? Шинэ сум гэж юу вэ? Аж үйлдвэрийн паркууд, аж үйлдвэрийн судалгаанууд. Энэ дээр бол хөдөө аж ахуйн үйлдвэрүүд байгаа, хүнсний үйлдвэрүүд байгаа. Нөгөө талдаа баялагийг бүтээх хүнд аж үйлдвэрийн бодлого гэсэн энэ олон бодлогуудыг батлуулсан. Мөн 2008-аас 2012 онд Монгол улсыг 21 аймгийг Улаанбаатар хоттой автозамаар холбох бодлогыг бас батлуулсан байгаа. Хүнсний аюул батлуулсан байгаа. 20-30 хууль гэдэг нь малчт руу хандсан хууль энэ зүйлүүдийг бол батлуулсан. Энэ батлагдсан хуулиудын ихэнх нь өнөөдөр хэрэгжээд явж байгаа. Үйлдвэрүүдээ аж ахуйн яамны сайд багтаа бол жишээ нь хүнсний аюулгүй байдал газар тариалангийн тухай хуулийг батлуулж байсан. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд багтаа энэ орон сууцтай холбоотой 100 мянган айлын орон сууцыг хэрхэн хэрэгжүүлэх, чөлөөлөх газрыг хэрхэн чөлөөлөх тал дээр хуулиудыг батлуулж ирсэн байлаа. Энэ бол бас энэ сонгуулийн үеэр наад нөхөр чинь ганцхан 8 хийжсэн юм чинь их хурл суучаад хууль батлуулаагүй гэсэн ийм асуудал орж ирж байгаа шиг байна. Тийм учраас бүтээн байгуулалттай холбоотой хуулиудыг ихэнх нь 2 яамд багтаа миний бие орж батлуулж ирсэн юм аа. Баярлалаа. Баярлалаа. Энэ удаад Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын инх болдод хандсан асуулт. Та эрх баригч намын дарга, улсын хурлын дарга. Заавал ерөнхийлөгч болох зайлшгүй шалтгаан нь юу юм бэ? Гэсэн асуулт байна. За таны цаг. Монгол Ардын нам 2016 оны улсын хурлын сонгуульд Монголын ард түмний олонхын саналыг авч 65 судалтай ийм улс төрийн нам бол сонгуульд амжилттай оролцож иргэд олон түмнийхээ итгэлийг хүлээсэн.
Энэ итгэл, өндөр итгэл найдварын ард талд бол өндөр их хариуцлага даалгавар байгаа гэж би тухайн үед нь бол бас хэлж байсан. Энэ хариуцлагыг иргэд олон түмнийхээ өмнө бүрэн дүүрэн үүрэх, амлсан зүйлээ бодиттой ажил болгох, улс орны хөгжилд иргэдийн амьдралд тодорхой ахиц өөрчлөлт гаргах, урд нь гаргасан алдааг засаж залруулах явдал бол энэ 4 жилийн хугацаанд, одоо 3 жил гарангийн хугацаанд бол Монгол Ардын намын зайлшгүй хийх ёстой ийм асуудлаа. Тийм учраас бол төр засгийг нэгдмэл нэг байр суурьтай байлгаж, нэг зүгт харсан төрийн 3 институт хоорондоо ямар нэгэн зөрчилгүй, тодорхой бодлого тодорхойлож, тэр тодорхойлсон бодлого дээрээ нэг байр суурьтай ажил үр дүн гаргадаг байх явдал бол иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хамгийн одоо чухал ийм нөхцөл байгаа юм аа. Тийм учраас бол Монгол Ардын нам өөрийнхөө намын одоо гишүүдийн дотроос бас ерөнхийлөгчид нэр дэвших олон одоо бололцоотой хүмүүсүүд байсан. Судалгаа хийж үзэж, бас тэднийхээ саналыг сонсож, улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийн заагдсны дагуу намынхаа төлөөллийн төв байгуулгаар өрсөлдөөний зарчмаар энэ сонгуульд одоо нэр дэвшүүлсэн. Энэ бол нэр дэвшүүлсэн. Энэ бол нэр дэвшээд одоо нэг хувь хүн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гэдгээсээ илүү энэ улс төрийн намын өмнө, улс орны өмнө тулгамдсан үүрэг даалгавар энэ ачааг үүрэг талаар намаас олгож байгаа үүрэг хариуцлага гэж би ойлгож байгаамаа. Тийм учраас бол би энэ сонгуульд бас ихэнхэн хариуцлагатай оролцож энэ ард түмний хүсэж байгаа